байгаа шийдэлтэй. Тий. За лайв эхэллээ. Тэгээд чартрын чимээ гэсэн сэдвээр одоо ярилцах гэж байна. Тэгэхээр Монголоос Евгений Мухаммедийн амраа за Америкаас сувдаа холбогдоод байна. За тэгээд биднийг үзэж байгаа хүмүүс ороод ирээрээ. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол маш хүнд өдөр. Яагаад хүнд өдөр вэ гэхээр чартрын чимээ гардаг өдрүүдэд бүх хүмүүс хямраад зарим нь орноос олж босох тэнхээгүй болчдөг. Зарим нь одоо юу гэмдэ хоолойч идэхгүй ч гэдэг юм уу эсвэл даралтанд ихсчдэг ийм одоо хүнд өдрүүд ирсэн. Яг одоо уг нь өнөөдөр улсын онцгой комиссийн шийдвэрээр бол бидний нэр ирсэн байх хэвээр одоо нөгөө энэ чартер нислэгт хин явах вэ гэдэг нэр нь тодорхой гарсан байх хэвээр байдаг. Харамталтай нь одоо хүртэл гараагүй байна гэдэг чинь бид нэр одоо 14-нд явна хэрэг гэж яхад одоо өнөөдөр нэрээ аваагүй байна гэдэг ерөөсөө бэлдэх хугацаа маш бага. Дээрээс нь хэрвээ тэр хүмүүс мөнгөгүй байх юм бол яаж мөнгө босгох вэ гэдэг хүртэл амар хэцүү. Өнгөрсөн удаа бид нар яг тэрийг мэдэрсэн болохоор дахиад л тийм өдрүүд бид нартай залгаж байгаа нь үнэхээр гонигтай байна л да. Ааха. Монголоо та нар бидний тухай хэр их бодолтой байна вэ? Ядаа юу гэж бодож байна вэ? Тийм тухайг хаваалцаж. Үгүй одоо тэгэл зарим хүмүүс нь бол эсрэг бодолтой байх шиг байлаа. Би бол одоо амхандаа л хуваараа ингээл юм хийгээд байгаа. Тэгээд бас нэг юмнаас жоох айгаад байгаа. Энэ одоо энэгээр ингээд шоудаад байгаа юм биш үсттэй тэргээд хүмүүсийн хэл амнаас жоох айж байгаа. Гэхдээ тийм ч гэсэн ямар ч үсэн ингээд гадаад байгаа монголчуудынхаа талаар бол зөндөө олон лайв хийгээд байгаа. Тэгээд та бүхэн бас харж л байгаа тий. Тийм бид нарт дуу хоолойгоо нэгтгэж байгаад нь бас баярлалаа харж байгаа. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр нөгөө манай үндсэн хууль шүү дээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дугаар хэсэгтээ байгаа л да. Нөгөө Монгол улсын хэрвээ иргэн болвол өссөн үедээ ингээд нутаг руугаа чөлөөтэй зорчих хэрэгтэй байхгүй. Уг нь бол тэгээд манай Монгол улс чинь онц байдал зарлаагүй. Ер нь бол иргэний одоо энэ үндсэн хуулиар олгогдсон эрхийг онц байдлаар болвол одоо юу гэдэг хязгаарлаж болно. Онц байдал зарлаагүй байхад тэгээ хуулийн биш аргаар тэгээ хуулийн дээр ерөөсөө заагаагүй байдлаар үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлана гэдэг бол энэ өөрөө амар бүдүүлэг одоо зүйл واخхой. Ер нь бол би бол миний сая түрүү надад хэлсэн шүү дээ. Бидний ингээд жоохон сэтгэл санаагаар дэмжээрэй гэж тий. Уучлаарай би бол яг үннийг хэлэхэд бол яг дэмжихгээс илүү энэ байдлыг бол үнэхээр эсэргүүцэж байна. Яг гэвэл одоо үндсэн хуулийн нэг заалт өөрөө зөрчигдөж байна гэдэг нь өөрөө цаана дахиад өөр бусад заалтуудыг ч гэсэн ингээ хууль бус байдлаар зөрчих боломжтой байхгүй. Нөгөө нэг 2 дугаар дайны үеийн нөгөө онгой байдаг шүү дээ. Нөгөө еврейнэрийг ингээд нацистууд манай гудамжны үнийг аваад явлаа бүгд чимээгүй байлаа. Манай хөршийг аваад явлаа бүгд чимээгүй байлаа. Намааг аваад явлаа бүгд чимээгүй байлаа гэдэг шиг тий үндсэн хуулиар олгогдсон Монгол улсынхаа иргэний үндсэн эрхийг ингэж нөгөө хууль гаргалгүйгээр уг нь эн чинь ингээд нөгөө улсын хурлаар хууль гарч иж энэ эрхийг хязгаарлах хэрэгтэй байхгүй юу? Гэт тийм ямар ч хууль гарахгүйгээр зүгээр засгийн газар ингээд ийм шийдвэр гаргаад явчихна. Тэгээд дээрэс нь Монгол улс онц байдал ерөөсөй зарлаагүй. Онц байдал зарласан тохиолдолд хүмүүсийнхаа одоо энэ үндсэн эрхэнд ингэж халдах одоо халдаж болдсон болов гэдэг тийм бодолтой байгаа мэдэхгүй. Гэхдээ халдаж болдгоо ч гэж магадгүй. Одоо нэг саяны хүний үндсэн эрхүүдэд онц байдал зарласан ч гэсэн халдаж болохгүй шүү дээ. Амьд явах те ингээд нөгөө хүний үндсэн эрхүүд байгаа шүү дээ. Өмчтөй байх эдэргээд те энэ үндсэн эрхүүдэд бүр хууль гаргаад ч гэсэн халдаж болохгүй шүү дээ. Ер нь бол одоо сая нэг юм жишээ гаргасан. Сиатлын дэлгээр явсан эмэгтэй дэрнийхээ уутыг одоо ураад ингээд нэг лоозон бичээд онгоцноос буугаад барих гэсэн чинь тэрийг ингэж хурааж авчаад өөр дээр нь арга хэмжээ аавна гэж сүрдүүлсэн байна л да. Зүгээр л ингээд Монгол иргэдэд авчирыг гэд бариад буух гад шүнэн ингээд дэрнийхээ уутыг ураад юмаа бичээд ингээд аваад явсан хүнийг ингэсэн гэж үнэхээр би бүр айгу гонигтай санагдлаа. Тэнд үлдсэн хүмүүсийнхээ төлөө тэр хүн яагаад дуурч болохгүй гэж. Одоо чи боддоо үндсэн хуульд олгогдсон иргэний эрхийг хууль гаргахгүйгээр зөрчиж байгаа хүмүүс үг хэл хэрэгчлөөг зөрчих бол айгүй амархан те. Ер нь бол тэр үйлдэл болж байна. Ер нь бол Монгол улсад ер нь энэ үзэл бодлоо илэрхийлэх хичээлээ бол ер нь бол айгүй хязгаарлагдмал байгаа. Зүгээр жирийн үед ч гэсэн та бүхэн анзаардгүй л байсан баг. Би ч одоо ингээд жирийн үед айгүй үзэл бодлоо илэрхийлдэг. Нөгөө чагсаалт цуглааны тухай хууль гэд байдаг шүү дээ. Тэр чинь өөрөө нөгөө хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн. Тэр нөгөө хуулийн дээр ингэсэн байгаа шүү дээ. Нөгөө мэдэгдэн гэдэг нэг тийм заалт байгаа. Гэхдээ тэрийг
заавал мэдгдсэний дараа заавал зөвшөөрч хийнэ гэж ойлголттой. Тэгээд зөвшөөрөл өгнө гэдэг чинь өөрөө тэр эрхийг ямар нэгэн байдлаар бюрократ байдлаар ингээд одоо хаах, боох боломжийг төрд олгочихлоо байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ингээд та бүхний Монголдо орох эрхийг хааж ийна гэдэг чинь тэр үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд чинь бол дураараа халднаа л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэр бол юу гэсэн үг. Биднэрт одоо ямар ч эрх байхгүй байна гэсэн үгтэй ер нь бол тэг яг эрх бол байгаа. Гэхдээ тэр чинь төр дураараа зөрчиж байна л гэсэн үг юм бол. Түүнээс ямар ч эрх байхгүй гэж бас одоо нөгөө савуулж болохгүй л байна. Чи юугаар сурдгийг? Сурд юм уу, ажилт юм уу? Би одоо энэ дээр гацсан хүн байна л да. Хоёул танилцаг байгаа ш та хэрэг гацсан. Яг гацаад бас ингээд 6 классэр болчихлоо. Одоо энд бараг л юу хийх юм Монгол юу хийдэг гэсэн? За би Монголд болохоор дандаа ном соёлтой холбоотой ажил хийдэг. Одоо Монгол зохиолчд бол намайг андахгүй дээ. Уг нь л. За нөгөө номын ертөнцийн сурдаа гэдэг. Яг миний давуу тал юу гэхээр хүмүүстэй харилцаа холбоо үүсгэж чадж байна л да. Өнгөрсөн жил би 1 сарын хугацаанд Америкт ирсэн. Тэгээд тэр хугацаанд аягүй олон энд Америкт хүмүүстэй танилцсан учраас одоо энэ танилцсан харилцаа холбоогоо ашиглаад энд байгаа хүмүүс тусалж байна л да. Энд одоо мөнгөгүй болсон, орон байргүй болсон, хоолгүй болсон хүмүүст ингээл хоол унд цуглуулах, унаа уншаар нь хүлийн залгуулах, ажил олж өгөх гэл тэ. Саяны нөхцөл дээр чинь хүмүүс чинь мөнгөгүй болсон хүмүүс хүртэл сүүлийн 3-4 хоногт нь ажил хийгээд 300-400 доллартай болоод явъя гэсэн хэлээ шүү дээ. Ер нь бол яг зүүн нь бол төрийн хийх ёстой ажил нь тэр мөнгөгүй хүмүүсээ татаж аваад мөнгөтэй хүмүүсээ хувийн компаниуд өөрсдийнхөө менежер явах хэрэгтэй байхгүй юу? Уг нь хувийн онгоцны компани одоо юу гэдэг те хувийн байгууллага бол эднээс хамаагүй хурдтай, хамаагүй сайн зохион байгуулалттай. Яг тэр хүмүүс чинь ашигын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд дээрээс нь өрсөлдөө үүснэ ч гэдэг юм уу ингээд явах ёстой юмыг төр ингээд хувийн хвшлийг хийх юмыг авчаад яг жинхэнэ төрийнхөө хийх ажлыг хийхгүй байгаа байхгүй. Уг нь тэр ямар ч мөнгөгүй болцсон, үхэлтэй нүүр тулгарцсан те тэр хүмүүсийг нөгөө татаж аавна гэдэг үг чинь тэр ихгүй юу? Яг байдал байгаа тэр хүмүүсийг наашаа татаж авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нөгөө нэг зүгээр жирийн нөгөө Хүнүү Airlines одоо юу гэдгийг те Korean Air-ийн хийх ёстой ажлыг өмнөр нь төр нөгөө хийх ёсгүй ажлаа булааж авч игээд. Монголд бол ийм үзэл зөндөө байгаа шүү дээ. Одоо зүгээр төр хийх ёсгүй. Уг нь бол төр энэ уул уурхаа уул мал ухаад явж явах ёстой газар биш шүү дээ. Яг үнэндээ их төрийн үүрэг чинь ингээд бид нар үзэх юм бол гэтэл ингээд нөгөө хувийн байгууллагатайгаа өрсөлдөөд арилжааны банктай байна. Дээрээс нь ингээд уул уурхаа муурхаа гэдэг ингээд бүр солиороо явчихж байгаа юм. Яг тэр үзэгдэл наад юм дээр чинь ингээд гараад өрөхгүй салбар байхгүй байна тий. Одоо яг хүмүүс тэрийг ойлгох хэрэгтэй. Бид нар айгүй сонио өөрсдөө ингээд төрийн оролцоог нэм гэд ингээд байнга ярьдаг мөртлөө яг төр нь оролцоод ирэхлээр өөрсдөө ингээд уурлаад эхэлдэг. Яг үндэ төрийн оролцоо чинь энэ шүү дээ. Төрийн оролцоо гэдэг чинь ийм л хөгийн юм байдаг байхгүй яг үндэ. Тэгэхээр бид нар юу хийж байгаа гэдгээ бодох хэрэгтэй байна тийм. Тийм. Тэгэхээр яг үндэ бүгдээрээ ингээд төр оролцох хэвээр, төр зохицуулах хэвээр, төрөл намайг ингэх хэвээр, төрөл ингэх хэвээр гэж ярихаасаа өмнө бодох хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд бид нар даач хитрхи их тэгж ярьсаргаад төрийгөө иргэнийхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчдөг болтол томруулсан байгаа байхгүй. Данхаалгаад бүр ингээд одоо энэ чи авторитар маягийн төр бий болцсон биз дээ. Энэ чи иргэнийхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг хууль гаргахгүйгээр ингээд шууд хязгаарлалцна гэдэг чи өөр ингээд айгүй том данхар төр бий болцсон байгаа гэж. Монголд бол бүгдээ маск зөөхө бүр болчихжээ. Болцсон шүү дээ хэмжиж байхгүй. Энд одоо яг цар тахлын бол өндөр голомжтой. Эрүүл ухаанаар бодоход дотооддоо алдаг бол яагаад маск зүүх гэж юм чинь. Харин маск зүүх мөнгө хийнээд эдийн засгт оруулж ирсэн зүг биз дээ яг. Яг зөв. Энд бол маскны хэрэглээ бол айгүй өндөр байгаа. Нөгөө өдөртөл хэдэн мянгаараа өвдөж өгч байгаа газар бид нар байна шүү дээ. Гэхдээ Америкаас очиж байгаа хүмүүсээс ерөөсө ганцхан хүн л өвдсөн коронатай байсан. Одоо 1200 хүн очсон гэж байгаа шүү дээ Америкаас. Цаана 2600 хүн очиж чадаагүй байж байна. Би бол короныг ингэж бодож байгаа. Корона бол ингээд хүн төрөлхтөнтэй ингээд адаптацид ороод одоо ханиадтай нэгэн адил, хатгаатай нэгэн адил хүмүүсийн өвчлөлтөг өвчин болоод тэгээд үлдэх байх гэж бодож байна. Вирусээс дэлхийг салж чадахгүй гэдгээ зарлаад байна шүү дээ одоо тийм. Харин тийм одоо түүнээс байхгүй болно гэж байхгүй. Одоо тэгээд бүгдээ эвлэрээд амьдрах хэрэгтэй. Би бол тэгж. Тэгээд нөгөө одоо жишээл Монголд ч 2016 оны статистикээр 530 хүн
Зөвхөн хатгалгаар нь асуурсан байна л да. Тийм ч тийм. Хатгалгаар гэж өвчнөр. Хавдраар өгч байгаа хүмүүс бас байна. Гэтэл зүгээр одоо ингээд айгүй өндөр короногийн ихтэй орнууд чинь үхэл нь 500 таа байгаа байхгүй 500 100 хэд мэдтэй тэгээ 200 хэд мэдтэй байгаа. Тэгээд Монголын хатгалгаанаас илүү бага үхэлтэй юм байл л ер нь бол. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө датаг бас хардггүй дата дээр суудаг юм байна. Ер нь бол мэдээллийг харахтаа айгүй тийм нөгөө юу маягтай хараад байгаа гэж бодод байна л да. Юм ховын шинжтэй мэдээнд айгүйс анхаарат байгаа нэ. Яг чухал мэдээлэлтэй бас хүмүүс анхаарахгүй байна гэдэг. Тэгэхээр жоохон нөгөө мэдээлэл хаанаас авах уу гэдгээ бас айгүй сайн. Тэгээ сүүлийн үед бас нэг ийм ажиглагдчих. Би ч нөгөө ингэж юм байдаг. Гадаадд байгаа монголчууд маань ер нь нэг тийм ингээд залхах, за ер нь бидний үгийг сонсохгүй байна гэж бодох те. Тэгээ ер нь нэг жоохон бууж өгөх талын хандлага сүүлийн үед бас их ажиглагдаад байна. Одоо зөвхөн л та яг үнэндээ. Тий. Хамгийн гол нь одоо л наадах юм баггүй. Одоо ингээд нөгөө бид нар чинь ингээд нөгөө арал марал дээр үлдсэн хүмүүсийн кино аягүй үздэг ш. Нөгөө яг арлаас гарахад нэг юм яг нэг далайн нэг хэсгийг давчуул цаашаа явчихдаг шүү дээ тий. Одоо яг тэр хэсэг чинь ирж байна. Тэгэхээр хэрвээ буугаад өгчих юм бол тэгэл одоо буугаад өгчих гэсэн. Харин эсэргээрээ яг явах хэвээр тий. Асуудлаа шийдвэрлэхийн төлөө зөвхөрлөлтгүй тэмцэх хэвээр. Америкт ч юм уу, Европт ч юм уу өөрийнхөө иргэнийхээ төлөө тэмцэж байгаа хүмүүс зөвхөрлөлтгүй явсан. Тууштай байсан хүмүүс дандаа ялдаг. Тэгэл нэг оргил үед нэг вайрал болох үед нэг орчоод явдаг хүмүүс бол угаасаа тэдний бол дулаанд ялахгүй. Эсвэргээр тууштай өдөр болгон лайв хийгээд өдөр болгон ерөөсөө эцэс зогсохгүй л байна. Тэрийг анхаарах хэрэгтэй гэж байна. Түүнээс ингэж буугаад бууж өгөх бол хамгийн амархан сонголт шүү дээ. Тийм ер нь бол хамгийн амархан арга бол бууж өгөхтэй. За хувийн компаниуд зардлаад аваад онгоц нисгэж байгаа гэж байна л та. Яг ч тийм ч юм уу мэдэхгүй байна. Хүмүүс Монголд бол нэг ч онгоц нисэхгүй байгаа. Тэгээ өчигдөр өнөөр гэсэн. Өнөө 13 удаа баг өнгөө нисээд өгч гэсэн. 13 удаа. Сайн өмөгийн. Сайн зөв. Оюутан цагийн найз маань штэ. Эднэрийг маань хамгаалаад өгүүлсэн баярлсан шүү. Та нарыг нөгөө миний өгчүүд болоо гингүү чи очиж хамгаалсан штэ. Йоо мөстө яг хэрэгтэй үн очиж хамгааллаа гэдээ бүр үнэхээр баярлсан. Тэгээд биднэрт хуульсан зөвлөгөө тусламж үнэхээр хэрэгтэй байгаа. 13 удаа нисэх гэсэн юм байлээ. Үнгүү хэвэрлээ. Бүр үнгүү штэ тий. Өөрөө зөвшөөрөхгүй. Тэгээд бодчих. Ямар компани ингээд хүмүүсээ үнгүү авчиргээд тахтана. Монгол улсын төр зөвшөөрөхгүй байна л гэдээ бодчих. Би сая хүний үеийн инженерүүдтэй, нисгчдийн багийнхантай уулзчихсан. Тэгэхэд бол тийм мэдээд хэлсэн. Яагаад би ойлгохгүй нэг. Миний хангалттай онцлогын тест байхгүй. Хангалттай эмчтэр байхгүй. Ерөөсөө тусаарлах байруул хангалттай байгаа. Яагаад эдийн олон хугацаанд энэ эмч нарыг бэлдээгүй, сувлагчдраа бэлдээгүй юм? Яагаад онцлогоороо бүгдийг авч чадаагүй юм бол? Мэдгүй. Би бол тэрийг сайн мэдгүй байна. Тэр мэдээлэл үнэн ч байж магадгүй худлаач байж магадгүй. Гэхдээ хин сэлмүний нэг фэйсбુક дээр тавьсан зүйл үзсэн шүү дээ. Хүний өч маких шүү дээ. Тэгээд тэрэн дээр юу тавьсан бэ гэхлээр бид нар улсын онцгой комисс зөндөө удаа нисэх гэхэд онцгой комиссыг зөвшөөрөхгүй байна л гэдэг тэгээд тавьсан. Улсын онцгой комисс яагаад сонсноор ойлголтоор бол тийм л байгаа. Одоо мөнгө чи мятаас мэдээлэл хийсэн шүү дээ. Алдагдaltaй байна гэдэг байхгүй. Тэгээд алдагдaltaй байна гэж байгаа бол тэгвэл зайгаад тавиад өгч дээ. Яг зөв. Алдагдал гэдэг чинь тэр чинь дандаа татвар төлөгч төлнө үстэй тэр мятын алдагдал. Тэгвэл тэр хүний хоёрыг за Корейн Air санал тавьсан гэж одоо манай нөгөө групп дээр байсан хүмүүс зөндөө ирсэн. За зүүн Аз нөгөө гацсан байсан хүмүүс бөөнөрөө нэг чартер нислэг захиалцсан байсан. Бас Монгол зөвшөөрөөгүй аваагүй гих мэтчлээ ингээд тэгвэл алдагдaltaй байгаад байгаа юм бол заавал яагаад алдагдaltaй нисэх гээд байгаа юм бэ тийм гэжтэй гэдэг бас сонин логикуд байна л да нөгөө яагаад ч ойлгохгүй толгой өрөхгүй байгаад байна тийм байхгүй логикгүй зүйл гэж байгаа. Логик ч өөрөө сонин биш үхгүй. Логик гэдэг бол өөрөө тодорхой дүрмийнхаа дагуу явдаг болохоос биш. Логик алдаатай ямиг сонин логик гэж хэлж болохгүй л дээ бас. Одоо тэгээд толгой өрөхгүй тэгвэл энийг бүрээ бодоод шир дөрөв байна. Яагаад гэдэг.
Бүр нэг ойлгомжгүй зүйл их байна. Одоо энд одоо гэхэд чинь бүр амар хүнд өвчтэй хүмүүс хүртэл явж чадаагүй байгаа гэж боддоо. 80 гарсан. Бүр ингээ явдлаа нөгөө эмээ өөнөртөө нэг лайв хийж ийлээ шүү дээ. 3-2 өнөртөө. тий явдлын ая даахгүй боллоо. За нислэгээсээ татгал. Би карантин төчөөд өгчихвээ дээ гэсэн үргэлээ шүү дээ. Харин Галзуурсан үнээс яаж авч явах юм? Андими тэгээд яг төр яг хийх ёстой ажлаа хийхгүй юм хийгээ яваад байгаа юм л та. Наадам тэмдэглэж जैन. Тэгээд 3 2 Одоо ингэж юм л та Монгол дуурдаг хүмүүс нийгмийн шүгэл үлээгчид байна. Ковидтэй тэмцэх үйл баялаг бүтээгчдийг баримтлаад яллах зэрэг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж ийн гэж байна. Тоо нарт ямар нэгэн дарамт ирсэн үү? Нэг хэрэггүй. Юу гэхээр 539 сая долларыг олон улсаас тусламж олгоод ирүүлсэн мөртлөө Монгол улс хүнээ татаж авахгүй байх гэдэг бол үнэхээр нэрээ харамсалтай байхгүй. Харин бүр харамсалтай. Одоо жишээ нь банк, Азийн үйлчлийн банк, одоо бүхэл банкнууд олон улсын байгууллагууд, нэгдсэн үндэсний байгууллага гээд тусламж үзүүлж яхад тэр тусламжийг иргэдэд татаж авахд зарцуулахгүй байна гэдэг бол үнэхээр эмнэгдэлтэй. Энэ бол төрийн хамгийн чухал үүрэг чинь иргэний эрхийг хамгаалах шүү дээ, тийм. Тэгтэл иргэнийгээ татаж авахгүй байна гэдэг бол үнэхээр эмнэгдэлтэй зүйл байхгүй юу? Хамгийн харамсалтай зүйл. Цөөхөн юм шиг. одоо бүр яг энэ Одоо эн чинь баг 20,000 хүн гадаад гисэн байгаа байхгүй тий. яг тийм шүү дээ. Өгөөгөө өгсөн бол 12,000 хүн байна гэж хэлээ. Нэрсээ өгөөг хүмүүс одоо өгч хүмүүс байж тас тэгээд тэгээд дээрэс нь зөвхөн мөнгө төлсөн хүмүүсийг авч байгаа байхгүй. яг Тэр бол хамгийн аимшигтай. мөнгө төлөхгүй бол таны нэрийг хаслаа шиг гингүүд ямар аимшигтай гэж бодно. Тэгээд тэр чинь мөнгөгүй болсон өчнөө хүмүүс уг нь төрийн хийх ёстой ажил чинь тэр мөнгөө төлж чадахгүй байгаа хүмүүсийг л Монгол авчих чинь төрийн хийх ёстой ажил байхгүй юу? А тэр мөнгөө төлж чадж байгаа хүмүүсийг авчих чинь хувийн компаниуд хийх ажил байхгүй юу? А гэтэл манай Монголын тэр тэрийг хийхгүй байна уучлаарай. Ямар ч юм бэ. Одоо энд машинтай жигсаал болно гэж байна. Бас нөгөө Сүхбаатарын талбай дээр самбар байршуулъя гэсэн тэрийн зөвшөөрөл өгөөгүй гэж байна. Харин тийм ээ манай үгүй наад жигсаал цуглааны тухай хууль чинь бүр бантан болцсон. Би чи яг наад хуулиар чинь 4 жилийн өмнө яваад шүүгээр шийдгүүл мэдгүүлээ тэр хогийн юм болцсон гэдгийг мэдээд байгаа байхгүй. Наад хууль чинь угаасаа юу болсон. Тэгээ наад чинь нөгөө нэг хүний ба иргэний эрхийн тунхаг мөнгө зөрчилсөн улс төрийн одоо иргэний ба улс төрийн эрхийн пактад Монгол улс нэгдсэн байдаг байхгүй. Тэр пактаа өөрөө зөрчөөд ийм хуультай болцсон байна. Тэгээд хэлэхээр ойлгох. Энийг нь сануулж ойлгохгүй. Уг нь бол аль дээр юм болцсон. Одоо LGBT парад гэж хийхэд зөвшөөрөл олно шүү дээ манайх. Айгуу санаа. Тэгээд тэр LGBT төвийнхээ одоо жишээлбэл ингээд шүүхтэд 3 жилийн өмнө болсон явдал шүү дээ. Яагаад биднэрт ингээд зүгээр л парад 50 замаар жигсаал хийх гэж байгаа яах шүүхтэд бөө юм болж ирсэн шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү л байна да. Тэгээд Энийг одоо яалж гарах ямар боломж байна вэ? Одоо нэг л ялж гарах байхгүй зөв. Маш олоолаа. Зөвхөн би биш, зөвхөн чи биш. Бүх хүмүүс лайв хийх ёстой. Бүх хүмүүс эргэн тойрны хүмүүст хэлэх ёстой. Тэгээд одоо бид нар чадахгүй мэн гэдэг тэр бодлоос гар 10,000 хүн гэдэг чинь маш их хүн багхгүй. Талбай дээр хизээ 10,000 хүн зүгтэрч ирсэн. Нэг хүн 10,000 лайв хийхэд тэгээ 10,000 хүн лайв хийхэд тэгэл нөлөөлөхгүй. Одоо бид нар ингээд ярьж эхлэхгүй эсвэл сонгуулийн дараанаас ярьж эхэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Биднээс улс төржөөгүй ерөөсөө. Энд ерөөсөө улс төрийн байхгүй шүү дээ. Энэ гадаад байгаа монголчуудын талаарх ойлголт бол ийм болохгүйсэн. За манай мөөг чинь сайн уу? Америкт гацсан сувдаа. Өнөөдөр нөгөө маш олон хүмүүс нөгөө Монгол руу явж чадаагүй мэдээгүй. Амар гонигтай юм. Тэгэл бид нар лайв хийж. Тэгээд нөгөө Монгол улсын төрийг жоохон хурдан ажиллаач шүү дээ. Ямар шийдлэх байгаа тоххой. Яг үнд ямар шийдэл авах. Зүгээр хаас бочоод ингээ хүлээсэн байдалтай байгаа. Энэ чинь жоохон тэмцэл гаргаж ажиллаж болж шүү дээ. Ер нь нөгөө карантин байсан. Одоо ингээ манай амарчин ч гэсэн хэлэх бах те. Ямар байдлаар тэр карантин хандж байгаа ирээд ямар байсан бол. Олон дахин би бол амар хэлж байгаа ярьж байгаа. Тийм манай хүн чинь бүр өөрөө бүр дарамт марамд орсны зураг байлаа шүү дээ. Тийм үү? Одоо бүр нөгөө аргаа ядаад би эндээс хүртэл ингээ блог хөтэлдэг болчиход байна шүү дээ. Ийм юм ерөөсөө хийдэггүй ичимхээ хүн чинь ичгээ байсан. Тэгэхээр
одоо энэ бүх лайв үзэж байгаа хүмүүс хэрвээ Монгол руу явмаар бол бүгдээ лайв хий, дарамт үзүүл, бусдад нөлөөл бид нар чинь бас ч гэж ардчсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс байхгүй юу? Тэгээд дүү энэ хоолой сошиал сайн хардгийн нөгөө хүмүүс чинь маш их харна. Сошиалоор ер нь баг ажил нь явагддаг байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ лайв хий, бүгдээрээ одоо энэ болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг ярьж эхлэе. Тэгэхгүй бол зүгээр ингээд бүгдээрээ суугаад миний өмнөөс энэ нэг олонний танил, энэ нэг хүн ингээд явах бах гэд ингээд харах юм бол уучлаарай бүтэхгүй шүү. бүгд уурхадтай байна. Эмээ байна уу, өвөө байна уу, хүүхэд байна уу, залуу байна уу хамаагүй бүгд лайв хий. Бүгдээрээ болохгүй байгаа. Яг газар дээр юу болж байгаа талаар ярь. Тэгжээж наадах чинь хүмүүст хүрнэ. Тэгэхгүй ганц хоёр хүн яриад их юм бол энэ чинь ганц хоёр хүний ажил байна л гэж бодогдсон шүү дээ. Яг зөв. Одоо ингэж л да Монгол төрөлд очив эмээ ингэж ярьж байгаа байхгүй. Ингэж очисон чинь нэг жоохон залуучууд намайг харснаа корона зайл гэж орилж гин гэж хэлж байгаа байхгүй. Юу гэсэн бэ? Тэр ч удаа ахаа гэж. Хөгшүүн тэгж хэлж байгаа байхгүй. Намайг тэгж хэлсэн гэд. Үгүй яхаараа таны тэгж хэлсэн гэд. Үгүй залуучууд яг юу бодоод байна? Тэгээ бас энэ нийгмийн сэтгэл зүйд айдас үүсгээд гадаадаас ирсэн хүмүүс вирус гээд ингэж байгаа нь бид нарыг амар эмзэг байдалд оруулж байна л да. Бид нарыг ерөөсөө энэ хүмүүс чи хайцсан юм байна. Ерөөсөө балиараар харж байгаа юм байна гэж. За тэгэхээр одоо ерөнхийдөө хамгийн сүүлд хэлэх үг бол бүгдээрээ л ярьцгаа, тэмцэцгээ, тий бүгдээр лайв хийцгээ, сошиал ашиглацгаа. Тэгэл болоо. Өөр зой мэри тий зой мэрид би болсон. Зой мэри чи лайв иргэн дорн чи ядч нэг 100 найзтай байгаа шүү дээ. Тэр 100 найзтай нөлөөлчих. 10,000 хүн 100 найзтай нөлөөлөхөд 100,000 хүн гэдэг чинь Монгол улсын сонгуул өгөх хүн амын 10% баг ойролцоогоор. Ер нь баг 10-аас дээш хувь. Яг сонгуул өгдөг хүмүүсээ харах юм бол 10-аас дээш хувь нөхгүй. Тэгэхээр энэ бол маш том нөлөөлөл. Өөрсдөө тэгээд энэ нөлөөллөө ихгүй бити бусдыг хараа суугаад тий сэтгэлээр унаал янз бүр болоод бусдыг хараад миний өмнөөс хин тэмцэхүүл чиний өмнөөс хинч тэмцэхгүй чи л өөрөө тэмцэнэ. Чи л өөрөө явахгүй бол өөр хинч чиний төлөө явахгүй. Яг зөв. Тэгэл бод. А яг нь над шиг ингээд нэг хүний эрх мэрх ярьдаг нэг хууль мөл ярьдаг нөхдүүд нь ингээд ганц хоёр хүн жон хийх бах. А гэхдээ чамаас илүү тэмцэнэ гэж хизээч байхгүй. Яг л би хизээч чиний оронд чиний зовлон мэдрээгүй байхгүй. Яг зөв. Тэгэхээр чи л хамгийн сайн тэмцэж чадна. Өөр хинч тэмцэж чадахгүй. Гэдгийг хэлмээр. Одоо яг нэг энэ зөрчиж байгаа эрхийг хөдлөө тэмцэцгээ дуу хоолойгоо илэрхийлцгээе тий. Бидний бас дуу хоолойг илэрхийлээд энд дуурч байгаа та одоо комедигийн залуучуудаа бүгдэнд нь баярлалаа. Энд бас дисцигийн комедигийн залуучуудаас өнөөдөр бид нартай холбогдсон. Тэгээд бас л эндээ чадах бүхнээ бид хийн. Тэгээд та нар надад чадах бүхнээ хийгээрээ. Тэгээд дор дураад болохгүй бүтгэхийн төлөө ингээд дуурж явж засан штэ. Хизээд дуурахгүй засагдахгүй тийм ээ. Үг гэхэд хэлхээс нааш гэдэг штэ тий. Тэгэхээр тасгын төлөө хичээцгээе. Тэгээд лайвд орж ирсэн намраада баярлалаа. Бид нэр та нарыг хараа баярлалаа шүү. Үнэхээр баярлалаа. За баярлалаа. Тэгээд бүгд лайв хийгээрэй. За баярлалаа. За баярлалаа. За бай. Бүгдээр эрүүл байгаарай хамаа. Батлагаа дэмжихэд бол эрүүл байх хэрэгтэй.